Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Өнөөдөр ард түмний олж мэдхийг хүссэн сонирхсон олон асуудал нууц хэвээр байна. Хамгийн хажиргалтай нууцын зэрэглэлд ор санал бол хуульчлагдсан нууцлах хугацаа гэж байхгүй учраас тэд мөнхийн зүйлс болдог ажээ. Эдгээр нууцуудын нэгэнд тооцогдох болсоор удаж байгаа зүйл бол Монголд цаазаар авах ялыг хэрхэн гүйцэтгэдэг байсан тухай юм. Энэ тухай өгүүлэгч нь хуучин нах яаманд уг үйл ажиллагааны тухай бусдад үг алдахгүй хэмээн өчгөө өгсөн нэгэн бөгөөд өөрийнх нь хүсснээр нэрийг нууцалсан юм. Энэ явдал хизээ болсон юм бэ? 1970-аад онд. Танд энэ хэргийн тухай хэн, хаана, хэрхэн мэдэгдэж ямар үчиг авсан юм бэ? Шөнөөр гэрт нэг хүн ирж нах яамны хилцийн дарга дуудаж байна гэсэн юм. Очмогц энгийн хувцастай хүмүүс угтан авч нах яамны ажилтны үйл ажиллагаанд туслах хэрэгтэй байна гэд үйл ажиллагааныхаа дэг журам зэргийг танилцуулж уг явдлыг хүмүүст хэлж задлах ёсгүй. Задасан тохиолдолд шийтгэлтэй гих зэргээр тайлбарлан гарын үсэг зурулсан. Ялтны тогтоолыг хаана уншдаг юм бол? Камерт нь уншина. Хэдэн хүн оролцсон бэ? 2 жолооч, эмч, мөрдөн байцаагч, прокурор, гүйцэтгэгч нар хамт явуулсан. Тогтсон газар очмогцоо шууд л цааш нь харуулчихсан. Тэгэхэд шөнийн 1 цаг өнгөрч байсан юм. 2 машин хойноосоо явцгаасаар бэлтгэсэн газар ирсэн. Би сүүлийн машинд эмч, жолооч, прокурор 3-тай сууж явсан юм. Эхний машинд тогтоол гүйцэтгэгч Ялтантай хамт сууж явсан. Ялтан машинаас бөмөгцөө уртаар санаа алдаж од мичтийг шуналтаа ширтэж байсан. Гар нь гавтай шүүд. Өөрийнх нь хүсснээр тамхилуулсан. Төдөлгүй. За явна гихт угарсан. Энэ дуу төнөр шөнөөр маш тод сонсогдож байсан юм а. 2 хүн Ялтны 2 талаас суугдаад алхацгаасан. Хэдэн хормын дараа буутас хийсэн. Бодвол өөрчлөн бэлтгэсэн нүхнээс нь хэдэн метрийн зайд аваачаад буутсан болов. Явдал дондаа гар буугаар тархи руу буутчихдаг юм бил. Хэдэн хормын дараа эмч очиж суцыг нь барьж чагнаж үзээд гүйцэд өнгөрснийг нь хэлмэгц. Гавыг нь тайлж аваад ухаж бэлдсэн газар руу шууд л болчихсон. Авсанд хийх юм уу? Үгүй. Хүний осоор биеийг нь засаад булчгаж байсан. Харин уг ялтныхаа нэр, хаяг, хизээ ямар хууль дүрмээр гүйцэтгсэн зэрэгэ бичээд төмөр саванд хийгээд хамт болж байсан. Хэрв тэр хүн дутуу өгсөн бол 2 дахь сумаа өгдөг юм бил. Ийм юмд оролцсон гэдэг мөн ч хэцүү байсан. Ялтанда нүхийг нь үзүүлэхгүй гэдэг юм байх та. Тийм ээ. Сэтгэл зүйн хувьд их хэцүүлт. Харин тэр бүх үйл ажиллагааны үед байн цагаа сууж үйл явдлыг тэмдэглэж авч байсан. Буцахтаа машинд байсан бид ч таг дуугүй явцгаасан. Хэдийн хугацаанд үйл ажиллагаагаа багтаадаг юм бэ? Ердөө 30 минутанд. Ямар нэг баримт үйлдэж байв уу? Ялтныг буудаж алсны дараа гүйцэтгэгч болон эмч, прокурор бүгд гарын үсгээ зурцгаас. Нэг хажиргалтай юм ажиглагдсан. Тэр нь юу гэвэл гүйцэтгэгчийг хүн алсанд тооцож байгаа юм. Үеийн үргүй хүн алчихсан болохоор аргагүй шүү дээ. Түүнийг хүн алсанд тооцсныхоо дараа ийм учраас тэр тогтоолыг гүйцэтгэлсэн гэх зэргээр цагаатгадаг юм бил. Сонирн байгаа биз. Харин ялтныхаа хавцд хэрэгт хаана ямар газар хэрхэн гүйцэтгсэнийг бичиж үлдээдэг юм бил. Монголчууд шилийн сайн өрийг тоороо бандаар төсөөлдөг. Гэвч тэр тоороо бандынхаа талаар бүрэн төгс мэдээлэл байхгүй. Адаглаад тийм хүн байсан гэх дүр төрхийг мэдэхгүй. Тиймээс 1970 оноос хойш хүмүүс шилийн сайн өрийг тунгалаг тамир кинонд гардаг цахиур төмрөөр төсөөлдөг. Гэвч тоороо банд цахиур төмрөөс дутгааргүй аатай хүчтэй шилийн сайн өр Монголд олон төржээ. Өөрийнхөө хаан санаа зориг самбаага дайчлан бэлтэй баячуудын малаас шөрмөс заан тастан хэдэн аймаг хошуу алгасан.
Энгийн ядуу ардтаа тараан өгдөг байсан буянтай хүмүүсийг шилийн сайн эр гэдэг байж. Энэхүү шилийн сан ирчүүл нь сээж гарахгүй бүдүүлэг байсангүй. Эрдэм номонд суралцаж, бурхан шашны шившлэг тарныг эзэмшиж, зарим нэг аз таарсан үед энэ л номынхоо хүчээр альва бэрхшээлийг давж гардаг байсан гэлцдэг. Мөн тэдний баримтлагдаг нэгэн ёс гормн нь нутаг хошууныхаа баяд ноёдын малыг хөөж хаяага хадардаггүй заншилтай байж. Ингээд 1930-аад оны үед шилийн сан эр байснаа хожим нь бөгөөд найрамдах Монгол ард улсын авраг малчин болсон нэгэн хүний түүхээс өгүүлье. Энэ хүний нэрийг Хөөт гэх бөгөөд тэрээр Баянхонгор аймгийн Буу цагаан суманд өссөн тойрнон Эрийн цэнд хүрчээ. Хажуу айлынх нь Ханилдоо гихчийг өглөө босох болгонд Хөөтийн бормор уяан дээр хөлс ханхлуулан амгаа шилгэн дүүгэлзэн зогсдог байж. Энэхүү дүр зураг Хөөтийг үдшийн бүрийгээр гарч үүр хаярахын хооронд шилийн сан эрийн үүрэгт ажиллаа хийж яваад ирсэн гэдгийг хэлдэг байв. Гэхдээ Хөөтийн зам нь дандардан байсангүй. Янз бүрийн саад тодгортой учирсан ч тод шиг цээжилсэн байн мэгз минийхээ хүчээр ялан гарч чаддаг байсан гэдэг. Тэрбэр нэг өдөр Өвөр хангаан аймгийн Гэлэг гэгч Баяны адуун сүргээс азраг адуу хөөж явсаар Баянхонгор аймгийн Үлзийд сумын Хүрэмтийн гадна дотор түр амьсгаа авч бор морныхоо үлийг залгуулж байтал гэнэт хэсэг морьт нь гараад иржээ. Тэд нар нь цагдаагийнхан байсан бөгөөд Хөөт ухаан сүвэгчлэн тэднээс мултрах арга ирэл хийсэн ч хожимдсан байв. Ингээд тэр Баянхонгор аймагт нэрд гарсан Чон Равдан хэмээх цагдаагийн гарт орхон дээрээ. Равдан олон 10 шилийн сан эрийг баривчилсан цуу тайр байж. Түүнийг зарим үед бүр чон болон хувирч өөрчлөгддөг байсан гэж ярьдаг. Гэвч энэ цуу яриа бөгөөд хүн хэрвээ чонын дүрт хувираад эхэлбэл нөгөө чөтгөр шулам гээж нь болох байлгүй. Хөөд төдөлгүй шоронд хоригдчихээ. Чийг даасан хүйтэн давч өрөөнд байх нь нэн уйдгартай байсан тул Багада бурхны номыг хичээнгүйлэн сурч явсан хэрэг шоронгийн бөглөө өрөөнд гаргахаар шийдэв. Тэгээд тэр өөрийнхөө ханыг дамжиж гарсан жижиг нүхийг ашиглахаар шийдэж шөн дундын тэр үед нүхний хажууд суугаад ном уншиж гарчээ. Тэгтэл нэг л мэдхэд номын хүч нь үеилчилж жижиг нүх нь өргөсч өөрийн биеийн жижигрээд байх шиг санагдсан байна. Үүнд тэр огт гайхсангүй. Шууд л нүхээр шургаж гараад орчихсон гэдэг. Энэ нь нутгийн ардын хэтрүүлсэн яриач байж болох юм. Хөөт энэ мэтэр нутгийнхаа ядуу түмэнд тус дэм болж олон чудаа Чон Равданд хууртан баригдаж явсан ч номынхаа хүчээр гарч явсаар сайн цагийн нүүртэй золгосон гэдгээ. Олон жилийн турш хээрэргэр хязээр дээр хийсэн Хөөт нэг өдөр бор морныхоо гэлдрийн дунд би алийн болгон ингэж явах уу? Зовсон олон минь сайхан цагтайгаа золгосон хой. Би одоо энэ ажлаа орхисон дээр байх. Гэгцэргээр бодол хийж явсаар шууд л өсч төрөлсөн Буу цагаан сумынхаа нутаг руу жолоо мушигжээ. Тэгээд сумынхаа захиргаан дээр очиж би төлөлөх мал авч нам засагтаа хүчин зүтгий. Гэхэд түүнд итгэх дарга олдсонгүй. Үүнд Хөөт итгэл алдарсангүй. Төдөлгүй тэр Баянхонгор аймгийг зорж нэгэн цагт гончон болж явсан мөнөөх Чон Равдантай нүүр тулж ярилцжээ. Тэгтэл Равдан би олон хүнийг мэхэлж барьдаг байсан. Харин чамайг дийлсэнгүй. Үнэнд гүйцэгдэн гэдэг нь л энэ байх та. Одоо чи явж хүслээ биелүүл. Би сумын захиргаанд бичиг хийж өгнө. Гээд түнд бичиг хийж өгöd амдын ёсоор гараа барилцжээ. Энэ цагаас хойш Хөөт жил бүр 500 хон төлөвлүүлсээр улсын авраг малчин болсон бөгөөд тухайн үед Баянхонгор аймгийн малчид Хөөтөөс зөвлөгөө авч зарим нь улсын болон аймгийн авраг малчин болж байжээ. Ер нь дээхэн үед Хөөт шиг хүн чанар сайтай шилийн сан эрс зөндөө байсан байна. Тухайлбал туулын гүний хошууны хавраг, шарав, банхар сэрэтэр нар 3 төрлийн нүүрэнд шилийн сан эрс явжээ. Тэд өвөрлөгч 49 хошуунаас адуу хөөж аргамаг хөлгийн нуруунд дээр дарцаглан хээрэргэр хэцээр дэр хийж явахдаа олон баячуудын голыг харлуулж зарим ядууст амьдрал залгуулж нүгэл буйны дэнсийг тэнцүүлж явсан гэдэг. 40-од оны эцсээр алдарч шархайн хүндийг 2000 гаруй адуун сүрэг оторлон тавтай сайхан өвлжиж байтал багуудын хэрд уургач ирсэн дөрвөн морьтон эдээшлэн байгаа сүргээс сурчлан 100 гаруй адууг таслан хөөжээ. Тэгмэгц
Одорчдын ахлагч Жамян Жавгэгч цахиур бууга хоёрчудаа хий буудан сүр үзүүлсээр хулгайчуудын хойноос нэхэн хөөтөл тастан авсан адууга нэг нь цааш тууж бусд гурав нь өөдөөс нь тосон ирсэн байна. Одрын ахлагч Жамян Жав тэдэнтэй нүүр тулж асраг төлбөрт орж байгаагаа учирлан хэлж адууга буцааж өгөхийг гуйжээ. Тэгтэл хавирах шарав. Би адуугч нь буцааж өгөх байсан бол яах гэж өдий олон хоног та нарыг дагах билээ. Бандангийн савтай үлдсэндээ баярлаж ав. Гэд Жамян Жавыг морьтон хөдлөн нилээн явж олон замын уулзуур дээр ирж хүлж орхиод галахын шилийн сан ирс хавирах шарав адуугч нь аваад явсан гэж цаад ноёдоо хэлээрээ. Миний нэрийг сонсоод цаад ноёд чинь чамайг өршөө гэж загсан гэдэг. Түүнтэй хамт явсан хоёр залуу хулгайч бидний хойноос буудсан энэ нөхрийг алах хэрэгтэй гэж Жамян Жав руу давшлахад хавирах шарав хүний аим яавч хөнөж болохгүй. Харин энэ хүн даарч хөлдөж магадгүй гэд Жамян Жавыг шинхэн болгон хүрмээрэ хучаад явсан гэдэг. Дээр үеийн шилийн сан ирсийн хүн чанараа сайн муу ямар ч үйлдэлд нотлогддог нь энэ ажгүй. Гэтэл өнөөгийн хулгайч дээрэмчид хүнийг хайрлаж инэрхэ байжээ. Өвлийн тэсгэм хүйтэнд хамаг хувцсыг нь дээрэмдэж аваад нүцгэн хөөж явуулах жишээд. Эсвэл шууд алж хэтнэ. Шилийн сангар хавирах шарв хожим олон бодын хэрэгээр Бацагааны гянданд 10 гаруй жил хоригдсан гэдэг. Харин мөнөх шархан хүндийн малчин Жамян Жав хавирах шарвыг гянданд хоригдож байгаа талаар дуулж сонсоод төв засангийн дарга нараас зөвшөөрөл авч шарвтай уулзаад амийг минь өршөөсөн ажтай буянтай шилийн сангар танд би их баярлаж явдаг. Химэн идэж уух юм хувцсгонор өгсөн гэдгээ. Тэр бээр хавирах шарвын бэлгэлсэн болгон хөрмийг насан өд болтлоо нандинг хатгалж байсаар өр хүүхэдтэй өвлүүлсэн гэж ярьдаг юм билээ. Чихэна. Насаараа цэргийн анги дагсан офицер хүний охид физиологийн шаардлагаар цэргүүдтэй үеийн үргүй холбогдчихдаг. Үүн шиг насаараа 20 анги дагсан хянагч хүний охид мөн л физиологийн шаардлагаар хоригдлуудтай үеийн үргүй холбогдчихдаг ажээ. Чойрын 20 ангид олон жил хянагчаар ажилласан Саграва гэгч хүний охид нэлээд замбраагүй явдалтай байсан нь аавынх нь ажиллаж буй орчин нөлөөлсөн байж магадгүй. Харин аав ээж нь бол намтай ажил төрлөө сайн хийдэг хамт олондоо нэр хүндтэй хүмүүс байжээ. Томохон болох Баясаан эсэн бусын хоригдолтой нөхөрлөж бие сэтгэлээр хохирсон болоод ч тэрв 30 дөнгөж гарсан гэхэд наснаасаа эрт оворж бараг л хормойгоо чирсэн хөдөөний авгаа болжээ. Төвний дүү бүсгүй оюуна бас л их чээсээ дутгааргүй нэгэн аж. Тэр бээр инхтөргийгч хянагчд хайр сэтгэлтэй болж хамт амьдарч эхэлсэн ч сурсан занг сураар боож болохгүй гихчээр түүний ар өврөөр элдв янзын ялтнуудтай явуулдаг болжээ. Оюунагийн бусармаг явдлыг мэддэг хүмүүс инхтөрд хэлдэг байсан ч өөрөө хоёр нүдэрээ хараагүй болохоор үнэмшдэггүй байж. Нэг өөр ажилласаа буугаад гэртээ иртэл оюуна байсангүй. Инхтэр түүнийг аавынх руугаа явсан байх гэж бодов. Тэгээд тэр мужааны цэхэд ажилдаг хоригдлоор гэр орны тавилга хийлгэж байсан тул түүнийгээ үзэхээр уг газар очижээ. Тэгтэл сахиул хийж байсан нэг хоригдол инхтэрд учиргүй тал засч. Хянагчаа. Би танд чухал мэдээ дуулгая. Та намайг дандаа харж үздэг шít. Би танд их баярлаж явдаг юм шүү. Гэхэд инхтэр. Юу мэдээ? Бошуухан хэлэдэх гэсэн байна. Мөнөх хоригдл. Саграва хянагчийн охин оюуна. Таны авгаа болох гэж байгаа биз дээ. Түүнийг сая Манлай Баатар гэдэг ялтан дагуулад талхны цэг рүү орчихсон. Зүгээр нэг дагуулж орох биш, зам зуртаа барьж авч үнсэд байна лээ. Гэгцэргээр алтан хушуу хүргэжээ. Энүг инхтөрийн зүрхийг хутгаар зүсэх шиг болсон байна. Тэр жаахан тэнэгэлзэж байснаа талхны цэг рүү гүйж очтол цаад хоёр нь аль хэдийн ажлаа амжуулчихад нөгөө талынх нь хаалгаар гарч явжээ. Тиймээс инхтөр энэ удаад мдээгүй царайлаад дууг өнгөрөхөр шийдсэн байна. Майнер тэр даруйда 20 ангийн гэр хороололд байдаг найзынд очиж энэ тухай хэлтэл цаадах нь. Би чамда Саграва хянагчийн охид самун явдалтай гэж сануулж байсан байхаа. Одоо цаатахаа тэр чигт нь хайж замаа бод гэж зөвлөжээ. Тэгтэл инхтөр би оюунаг хайж чадахгүй. Ямар ч байсан тэр хоригдолтой Еремийн ажил хийж байгааг нь хоёр нүдэрээ харах хэрэгтэй байна.
Тэгсэн цагт бол өөр хэрэг хэмээсэн байна. Найз нь түүний зөрүүдийг хизээнээс мэдэх байна. За тэгвэл хоёулаа маргааш тэр хоёрыг үйлдэл дээр нь барь гэж тохирчээ. Энхтэр тэндээсээ хорих анги руу орж Манлайбаатар хэмээх ялтныг өрөөндөө дуудан авчираад "Чэдрүү талхан цэг дотор ямар хүүхэнтэй байсан бэ? Үнэнээ хэл" гэдэл цаатах нь догширсан ялтан тул "Би орой ажлаас бууж ирээд ерөөсөө зооноос гараагүй" гэж тас гүрийсэн байна. Маргааш нь Манлайбаатар оюунаатай талхан цэгэд тааралдахдаа Энхтэр хянагч чи бид хоёрыг талхан цэгэд байсныг мэдсэн байна. Чи ярьсан уу? Чи ямар тэнэг хулгайч вэ гэж омогдоход цаатах нь "Би юу гэж өөрийгөө тэнд байсан гэж хэлэх юм? Сахиул хоригдлуудын нэг л матсан байх. Чи тэдэнтэй ойр дотн байдгаараа энэ тухай мэдэж ав" хэмээжээ. Хариуд нь Манлайбаатар "Би маргааш барилга дээр ажиллах байх. Чи надад жаахан хүнс тамхи авчирч өгөөч" гээд түнд мөнгө өгчээ. Мань хоёрын яриаг мөнөөх ялтан бас л сонсчихсан юм. Тэгээд тэр даруйда Энхтэр хянагчтай гүйжчихэд "Танай авгаач нь маргааш Манлайбаатартай барилга дээр уулзахаар боллоо. Би сая яриаг нь чагнажглаа" гэж хэлжээ. Үүнийг сонсоод Энхтэр "Чи надад яахаараа дандаа новшин юм дуулгаж байдаг новшин ялтан бэ" гэж уурлах хайцсан. "За тэгээд баарахгүй юм бидтэй. Дахиад янз бүрийн юм сонсогдвол надад мэдэгдээрэй" гээд нэг бүтэн талах хэдэн ширхэг тамхи чулуудаж өгсөн байна. Ер нь альч хорих ангид иймэрхүү маягаар голоо зогодог бууны нохоонууд зөндөө байдаг бөгөөд тэдний дамжуулсан мэдээ тухайн хүнийг альва зүйлээс аварчч мэднэ, аюул осолд оруулчч мэднэ. Зарим муу мэдээг хальт мүлт сонссноос огт сонссоогүй дээр байдаг юмсан ч. Гэхдээ оюуна мэтийн засаршгүй завхай хүүхний явдлыг эртхэн сонсоод учраа олсон дээр болов. Харин ганц хоёр удаагийн тогтёолтлын учрлыг бол сонсоогүй жигтэй өнгөрсөн дээр хянагч Энхтэр маргааш нь барьж буй барилгын зүг хамаг анхаарлаа тавьжээ. Тэрээр бүрий болохоос өмнө гэртээ очтол оюуна гадагшаа гараагүй байж. Тиймээс тэр хөгшин чин чойрдох ажил гарчихл. Шөнийн галт тэрэгнээс хоригдл хүлээж авна гэж худлаа хэлээд гарч оджээ. Төвний үгэнд оюуна итгэж орхисон байна. Тиймээс тэр хариу бүрий болоод Манлайбаатарын загсан имийг аваад барьж буй барилга дэш зүгэлсэн байна. Төдөлгүй тэр Манлайбаатартай уулзсан бөгөөд мань хоёр ганц удаа хурцл үйлдчих санаатай барилгын мухрын өрөөнд ороод өмд хамдаа тайлж эхэлжээ. Гэтэл яг энэ үед Энхтэр гарч идэн гялбалзуулсаар найзынхаа ханд гараад ирсэн байна. Ёстой жинхэнэ гардуулна гихчин л энэ болж. Хинтээ ч уулзаагүй гэж сүрхий мэлзэд байсан нөгөө Манлайбаатар чинь ёстой хонь болж "Хянагчаа намайг уучлаарай" гэж хаш гарчээ. Гэвч Энхтэр түүнийг бороохоогоор нүдэж гарсан байна. Оюуна дэмээл уйлагнаад "Миний буруу. Наад хүн чинь буруугүй" гэсэн боловч Энхтэр "Чи нэг мө ялтан өмөрхтөө яадаг юм? Энэ ялтан танай ихчийг ашиглаад хайсан шиг чамаа ихч бас ашиглаад л хаяна. Баясаа ихчийг чинь жирэмсэн болгосон хулгайч энэ шүү дээ" гэж хаш гарчээ. Нэвширтлээ задуулсан Манлайбаатар шууд л эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрөө төм буруутай байсан болохоор үг хэл гаргасангүй. Харин Энхтэр завхай бүхэн оюунагаас харьцаагаа таслаад өөр хорих анги руу шилжсэн байна. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа оюуна нэр авсан бөгөөд энэ чиний хүүхэд гэж Манлайбаатарт илхүүлэх гэж оролдсон ч цаадах нь авч хэлэлцээгүй байна. Төдөлгүй Манлайбаатарын ялын хугацаа дуусч шоронгоос суллагдсан бөгөөд оюунатай явуулдаж байхдаа "Би эндээс суллагдаад чамайга аваад явна" гэдэг байсан үгээ ортас мартаж хэл чимээгүй алга болжээ. Хөөрхий бүсгүй хоригдл залуугийн хүүхдийг тэрвэржүүлдэ зогсохгүй. Өөрийг нь хайрлаж байсан хянагч залуу гондоож өөрийгөө давхар золиослсон байна. Чихэна. 1920-д оны бие үнэлэгч Улаан Дулмаагийн өдүүлсэн дээрмийн хэрэг. Ардын хувьсгалын дараахан 20-д оны үед гарч байсан гэмтгэргүүдийн хамгийн хүнд нь хүрээний зартай бие үнэлэгч хүүхнүүдийн өдүүлсэн залилан дээрмийн хэрэгүүд байжээ. Жишээ нь
Улаан дулмаа гихч зартай бие үнэлэгч хүүхний өдүүлсэн хэрэг юм. Хөдөөгөр сүм хийд тонож айлуудын өнгөтэй өддөг дээрэмдэж яваа тухай мэдээ өртөө улаагаар дамжин ардын цагдаагийн газар иржээ. Тэр мэдээг авсан даруй ардын цагдаа нар шуурхай хуралдан тухайн үедээ л хашир туршлага авхаалж самбаагаараа гайхагдж байсан. Цогт очир гэгч цагдааг хэдэн хүний хамт уг дээрмийн хэргийг мөрдүүлж улаан дулмааг барьж ирэх үүрэг даалгавар өгөөд явуулж. Дулмаа гэгч тэр хүүхэн голдуу говийн аймагуудаар явж дээрэм тонол хийгээд байгаа тухай мэдээ авсан цогт очир хүмүүсийн хамт шуурхайхан явсаар говийн аймагуудын зах руу орж ирвэ үгүй юу? Таарсан хүн болгон шахуу говийн улаан дулмаа гэгч 20 нас дөнгөж шүргэж яваа хүүхэн 30 гаруй үрийг толгойлж буу шийдмээр бүрэн зэвсгэлсэн дээрэм тонол хийж яваа. Урд нь хүрээний зартай бие үнэлэгч байсан болохоор айх ичхийг мэддэггүй хэмээн өгүүлж байж. Ингээд сайх хүүхний халуун мөрөөр орж сураг алдалгүй явсаар говийн үлгийн хийдэд хурж ирсэн байна. Энэ хийд хэдийгээр халуун говьд байдаг ч хэдэн сайхан том дугантай олон зуун лам ховрог хуран суудаг том хийд байлаа. Гэтэл энэ хийд дулмаа хүүхний хөлд юу ч үгүй сүйдсэн байж. Цагдаа нар толгоос ихсрэн гайхсаар хийдийн хаалгаар орвол тус хийдийн хамг гавж чоймбол гэдэг хүн тосон уулзаад. Эрэм нь мэдэгдэхгүй аимшигтай хүн манай хийдийг боснуулж лам нарыг бэрэтл. Тэнгэр бурхан минь. Ийм айхтар шулам хаанаас гараад ирвэ? Хэвэн халаглаж. Цогточир түүнд тэр хүнийг барихаар хөөж яваа ардын цагдаа байна хэмээн хэлж тайвшруулад болсон явдлыг асуувлаа. Тэр ганцаараа биш ээ. Дээрэмчдийнхээ хамт буугаар сүрдүүлэн орж ирсэн. Тэгээд алт мөнгөн цогц бурхан дээрэмдэж хамблам надаар тохуурхан олбог дээрээс минь татан буулгаад өөрөө хөлөө ачин сууж хоймор лүндээ сэргээдэг ном унших гэж лам нараас шаардсан. Түүний шаардсан ёсоор лам нар ном уншиж дуусахад бүх ламыг өөртөө мөргүүлсэн. Би эхлээд бүсгүй хүн гэдгийг мэдэлгүй яасан нарийнхан дуутай баран бэ гэж бодож байтал намаа агч гисэн. Өөртөө ирж мөрг гэж тушаасан. Би түнд өдийн насандаа шашны ариун хутгийг олсон бурхны шав байтлаа. Би галзуу согтуу хүнд мөрг өгөхгүй гэлээ. Гэтэл тэр чи мэддэг юм уу? Чиний ховлгаан хутагт надад хамаагүй. Эрс өвтэй адгууснууд бүгд ижилгээд дээрэмчд рүү одогсон. Тэгтэл хоёр дээрэмч намайг бууны амар түлхэж түүний өмнө авчирч мөрг гэж тушаасан. Би сэм өндөж хартал хоёр чихэндээ алтан эмхтэй 13-да оюу шигтгэдээ алтан бөгж зүссэн. Совд шигтгсэн мөнгөн сам үсний мөнгөн даруулахтай жигтэйхэн ганган хүүхэн сууж байсан. Түүнийг хараад ухаан алдаж унах шахсан. Энэ үед манай хийдийн хурлын гисгүй ламтан хадаг яндар болсон бэрээгээ барьж дүүн дээр очиод та хамтны суудлаас буух хэрэгтэй. Бүсгүй хүнд энэ суудал алдас болно гэж учирласан юм. Гэтэл тэр хүүхэн учиргүй уурлаж бэрээг булааж аваад гисгүй ламтны тарих толгоогүй оруулгаж гарсан. Энэ үед хийдийн унзад лам ойртон ирж ариун бурхны сүмд цогтуу хүүхэн ингэж авирлаж болохгүй гэж сургамжлаад гисгүй адил дэлсүүлсэн. Сүүлдээ лам нар тэднээс имэж дуугарх нь байтугай хөдөлгөөж байсан. Тэгтэл тэр хүүхэн миний дээлийг тайлуулан өмсөж орхимжоор минь орон овоодойг минь тавиад лам нарын бэлтгэсэн манц цавыг зооглоод балин тахлыг нь нурааж хийдийн ховор бурхан бусад эдлийг хамж аваад явхаар болсон. Гэхдээ дээрэмчидтэй төрүүлж гарчхаад өөрөө үлдэн унзад ламыг өөртөөгөө эремийн ажил хийхийг шаардж хормоогоо сөхөж хамаг юмаа гаргаад эрээ цээргүй доромжилсан. Хэмээж. Улаан дулмаа тэргүүтээ дээрэмчид өлгийн хийдийг хэрхэн цөлмсөн тухай сонссон даруй цогт очир хийдээс яран хөдөлж зам зуур сураг ажиг тавьсаар цааш явбал нутгийн хамгийн баян айлд очоод авдар савыг нь онгочиж өнгөтэй өөдтэйг нь авч ав гайхан толгоон чимэглэл торгон дээл хувцсыг нь булааж авсан болох нь мэдэгдэжээ. Тэрч байтугай нөхрийг нь гадаа хүлж байгаад нүдэн дээр нь залуусаар эхнэрийг нь хүчиндүүлсэн сураг гарсан байна. Тэгэд ч зогссонгүй. Ойр хавийн айлуудаас олигтой царилэг гисэн хоёр хүүхнийг авч явах гэж нутгийнхантай нэлээд тэмцээд сүүлдээ нөгөө хоёр хүүхнийг дагуулж явсан бүх залуусаараа хүчирхийлүүлж чармаа нүцэглээд зодсон болох нь мэдэгдсэн байна. Эд хөрөнгөө булаалган дээрэмдүүлж охид хүүхнүүдэд бузарлуулсан нутгийн иргэдээс энэ мэт мэдээ авсан цогт очир үнэхээр гайхаж байжээ.
Ардын цагтан сэргийлэхийн ажлыг чамгүй олон жил хийхдээ урд өмнө ийм хүүхний тухай сонсч байсангүй. Олон алуурчин дээрэмчинтэй таарч байсан ч 20 настай мөртлөө эрчүүдийг урайлан ирээ цээргүй дээрэм тонуул бузар үйл хийж яваа хөөхөн хүн байн чинээ төсөлсөнгүй. Ингээд тэдний араас шил даран мушгсөөр өдөржин давхиад нарийн дэрсэн дундуур ороод иртэл нэг хүн тэднийг чиглэн их л шаргуу алхан ирж байгаа харагдсан байна. Цогт очир ирж буй хүний байр байдлыг нилээд ажиглаад өөдөөс нь давхиж очвол гандмал хөх төрлөختө толгой нүцгэн хатингар бороо өвгөн ихэд баяртай нэмсэглэ. Та нар хувилгаан ламын араас яваа сүсгтэн хүмүүс үү? Гэж асууж. Цогт очир өвгөнийг улаан дулмаатай таарч гэдгийг мэдээд олон дагуултай хувилгаан лам явна уу? Гэвэл өвгөн ихэд хөөрсөн байдалтай. Цаастыг зорж лахаас орохоор явж байна гэсэн. 13 дугаар далай ламд мөргөж монголчууд биднийхээ хувь заяаг даатгах юм гинлээ. Өвгөн ах нь ачтны аяны зам үлзийтэй байг гэж бодоод эмээл хазаартай морио хит худаг ганц тамхи хөөрөг дайлангийн хамт хандив өргөчихлөө. Гэж цогт очир өөдөөс нь та тэр хувилгааныхаа эр имийг нь ялгавуда. Гэтэл өвгөний царай ухаа цаач хамраа өрчилгэн яр байснаа. Би яаж мэдэх вэ? Хувилгаан ламал байх шиг байсан да гэж. Цогт очир түүнд тэр чин гигантны дүрээр хувцсан зайлтай дээрэмч байгаа юм. Таныг амьд үлдээс нь яамаа та. Хаашаа явсныг нь хэлж өгөөч. Гэтэл өвгөн үгүй. Мондог хувилгаан болохоор заримдаа эмэгтэй болж харагддаг байлгүй. Яалтчгүй хувилгаан ламал байсан. Гэд муу итлаад салсангүй. Энэ маягаараа бол өвгөн юу ч хэлэхгүй гэж ойлгосон цагта та хаашаа явсныг нь бидэнд заагаад өгөхгүй юу? Бид тэр хүнийг барихаар явж байгаа цаг данар юм. Гэвэл нэлээд эргэлцсэн байдалтай 2-3 янзаар зааж өгсөн үү? Тэр гүдгэр дээр гараад харахаар цэлийсэн хоолой харагдана. Цагын шугойд ороод та нарт өрчих бий. Хоолойныхаа арыг дагаад явхаар бас нэгэн хөндлөн бор гүвэ гарч ирнэ. Түүний наагур их зам таарлана. Тэр зам Бээжин хүрдэг юм. Тэр үгээр явхад болно. Гэд санаа алдаж мойнисэн гараа сарвайлган духан дээр өргөн залбираа. Төр эмэн сүлдөршөө. Гэсээр хоцорч. Цогт очир тэргүүтэй хүмүүс өвгөний зааснаар морио гуйдан давхсаар загин шугуу руу орж элсэрхэг хуурай жалах даган давхиж байтал удалгүй загин шугуу шовтарч элсэн манхан гараад иржээ. Гэтэл энд дөнгөж саяхан явсан бололтой олон морины шинхэн мөр таарлцсан байна. Цогт очир үүнийг нягтлан үзээд үүгээр л хил давах байхдаа гээснэ. Гэхдээ дээрэмчид мөр бууруулж иргсэн байна. Та нар тэр хөх гүвэн дээгүр үргэсэн гөрөөс гарч ирэхийг харж байна уу? Юунаас ингэж үргэж гарч ирэх нь ойлгомжтой. Дээрэмчид тэр гөвгөрийн цаана байна гэсэн байна. Гэвч түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Нэг нь бүр хилийн наан байх тавгуур толгой хүртэл мөр мөшгөхөөр явсан байна. Тэгснэ төдөлгүй буцаж ирээд яг буцаад явчихж гэж. Байдал нэгэнт ойлгомжтой болсныг мэдсэн цогт очир тэргүүтэй хүмүүс цааш болгоомжтой явсаар тэднийг элсэн махан дунд буудалсан байхад нь гүйцэн очсон байна. Энэ үед нар шингэх төхөж байсныг ч хэлэхгүй. Цогт очир хамт явсан хүмүүстэй хандан. Эд нарыг харах уу болохоос өмнө барьж авах хэрэгтэй. Гэхдээ бид цөөхүүлээ. Эд ололоо очир сайн бодож хөдлөх хэрэгтэй. Би төрүүлээд морины хурдаар дайран очие. Та нар намайг шууд давхиад очмогц энд тэндээс цухууж харагтаарай. Гэд дээрэмчдийн зүг шууд давхин очиж. Энэ үйлдэл түүний амь насанд ч халтай байж мэдэх байсан боловч тэр огтхонч сүрдсэнгүй. Бөөхөдөл цэрэг цагдаа нар та нарыг бүсэлсэн байгаа. Гэж хашгирсаар бууга далай сүрийг үзүүлбэл хоол ундаа идэх нь идэж амархан амарч байсан дээрэмчид нэг хэсэгтээ балмагдан саадсан бүгүй. Энэ үед лам захта дээл өмссөн овоодо малгай тавьж эрх барин ихэмсэг суусан дулмаа хүний урманд цочсон шинжгүй. Цогт очирлуу муухай харж. Муу мухар толгойд чи арьсаа өвчүүлж зүрхээ суглуулах гээ юу? Бууга хураалга. Гэж чихарсан хоолоогоор орилоод энэ мог бариад аваач. Юугаа хараад байгаа юм бэ? Гэж хашгирахад хоёр чир буурууга хус хийсэн бөгөөд энэ үед цогт очир самбаачлан нэгнийх нь хөл рүү буудаж унгаад. Та нар надад итгэхгүй болоо. Эргэн тойрнохоор гэд хий буудах үед түүний ард үлдсэн хүмүүсээ энд тэндээс цухуусаар хүрээд иржээ. Нэрэн ч олон хүн бүсэлчихсэн гэж ойлгосон дээрэмчид өг дуугүй бууж өгөхөд бүгдийг нь нэг талд зогсооход
Улаан дулмаг энэ талд зогс гэж нөгөө тал зогсоо хооронд тэр хоёрын хамт яах ихийн зургүй уяата мордруугийн хүрээд зүгтаасан байна. Үлдсэн дээрэмчдийг бүгдийг барьж хүлсэн хойно цогт очир 3 хүнд захиж үлдээгээд улаан дулмаг хил давуулж алдахгүй тулд нэг нөхрийн хамт мөрдөн явсаар шүн болгоод угалзалж буй галын бараа харж болгоомж дойхон дөхөж очвол эмээлтэмэр тушаатай зогсож байгаа харагдчих. Цогт очир морой нөхөртөө бариулаад гутлаа тайлж хөлөө нүцэглэн бууга бэлэн барьсаар гитэн очвол нэгэн эр бууга дэргэдэ тавьчихсан мах идэж сууж түүний дэргэд үсрэн очсон даруй бууган шүрэн авч бөө хөдөлгөж хашгиравал өнөөхөр огтхонч тоосон шинжгүй шарсан маха зулгаан идэх зур яасан хатуу тоглоомт ирвэ өлсөж яваа бол цаад нөхрөө авчираад хоёулаа мах ид өштөн бол уучраа хэл гэж хэлээд энэ эмцгэлсэн байна. Цогт очир түүнээс улаан дулмаагийн хамсаатан мөнөө чи гэж ширүүхэн асуувал мөнөөхөр би эм дагаж хоол гордож явдаг арчаага алдсан эр биш нутгийн анчин байна гэсэн ажээ. Байр байдлаас нь харахад нэрэж анчин бололтой байсан тул улаан дулмааг алдчихлаа. Тэр хаашаа явчихв харсан юм байна уу гэвэл түрүүхэн 3 морьтой хүн булуугийн баян бүрд рүү орж явсан тэр байх нэ. Бийж бас тэр хүүхэндээ тооцоотой хүн дээ. Ингээд өөрөө ямаа дээрэмдүүлээд уурандаа шатаж яваа юм биз дээ. Энэттэй хэрэг байна да гэж. Цогт очир буугаад алд хийж галын дэргэд очиж эсгэрхэд нөхөр нь морийг нь хөдлөн шогшин ирсэн ажээ. Цогт очир нөгөө эрийн махнаас идэх зур улаан дулмаагийн араас нэхэн хөөж яваа цагдаа гэдгээ хэлбэл. Та нарын сургийг сонссноос биш харж байсангүй. Цагдаа гэж ямар хүн байдгийг мэдэхгүй юм байна. Би тэр дулмаатай тооцоотой. Манай хоёр хөгшнийг өчигдөр шөн дээрэмдээд нугсалж хөнөөгөөд зайлсан юм. Би хайгаад олохгүй яваа юм. Ашгүй та нартай таардаг сайн боллоо. Алив араас нь мордъё. 30 биш 3 явах хойно учир нь олдох байлгүй гэсэн байна. Ингээд тэр 3 сэмхэн явсаар цагийн шугуйд орж морой барин хэсэг суужээ. Тэгээд сар хөрмөгцөө цааш явбал удалгүй ус үнэртэж ангассан морд хазаараа хэмлэн дүүхэлзэж эхэлжээ. Анчин ирч ийш тийш сортолцсон харснаа. Энүүхэн хавьд хонож байж магадгүй гэж хэлээд мордой барин суусаар үүр цайлгсан байна. Гэтэл нээрэмч тэд дээрэмчдээс саахалдын дайтай ойрхон хонсон байжээ. Анчин эр эхэлж тэднийг харж хаад мод таширлан гитэж очоод ухасгийн дайрч мун шиг ташуураараа хоёр нөхрийг нь дэлсэн унгаад улаан дулмаг нүцгэн шахам морин дээрээс шүүрч аваад урдуураа хөндлөн хаяад зугтааж бас төвөг удчих. Анчин эр дээрэмчин хүүхнээс өшөө хорслоо авч байна гэд алчих фи хэмээн болгоомжлсон. Цогт очир араас нь хөөсөөр арай гэж нэгэн булан авчээ. Их говийг дөргөн дээрэм тонол хийж явсан. Улаан дулмаагийн хувь заяа хэрэгсэн нь тодорхойгүй бөгөөд нөхдийнх нь хамт Улаанбаатарт хүргүүлж ирээд сураг алдарсан гэдэг.